За битүүрнүүд бэлтгэлээ хийх гээд гаражтаа гарч ирсэн байна. За битүүрийн бэлтгэл хийдэг газар манай зөвхөн халууртай PVC бавцсан. Тэгээд энэ гараж тэр нь бол тийм өндөр биш. Тэгтээ бол яг энд хоёр машины зогсоолдог. Тэгээд бит хоёрын бол дэвсгэрээд өрсдөг, ганталаа байрладаг. Ер нь бол ерөнхий бэлтгэл хийдэг газар. Энд харагч. За иргэн тойрныг хахад харах юм бол тэгээд энэ гаража тойрог гүүхэр нэг талдаа 140 150 орчим метр болдог. За одоо хоёр тойрог гүүхэр 150. За нийт болохоор basement гэж ярьдаг. Пара. За бид тэр халаалт хийгээд дууссан. Тэгэхээр найзхантайгаа одоо бэлтгэлээ гээд бэлэн болцсон байна. За өнөөдрийн бэлтгэл нь болохоор 4 раунд. За 25 target burpee, за 25 air squat. За тийм хийчихнэ. За burpee. За target burpee гэдэг нь болохоор энэ таазан дээр хүрнэ. За 25 squat. За тэг 300 м гүйлт. За хүчтэй битүүрээ олон pull ups, dips орсон байгаа. За ер нь бол static strength wise. За өнөөдөр болохоор cardio. За тэсвэрийн юм тий. Дараа хурж чадах нь харъя. Таазандаа хурж чадах нь харъя. За burpee. Nice гэх мэтлэн. За ер нь бол ойролцоогоор манай зөвхөн гарнаас 6 инч өндөр байх хэрэгтэй. За тэгээд өстэй 1 go. За бид тэр нэг бэлтгэлээ дуусчаад үйж гин 4 раунд. За ерөнхийдөө бол маш ер нь бол амархан ирнэ харагдаж байгаа хэрэг яг өөрөөгөө дайжлаад жоохон хурдтай авах юм бол 3 раундын дараа бол тий. Ёо амьсгаад авчтаал ер нь бол тэгэл зөв хурдан зөглөөл. За ер нь жоохон айлуулах жоохон амармаар санагдаж байна. За ер нь бол ямар төвсний бас тамирчин тий. Эрүүл мэндийн анхаарч байгаа зүгээр ингийн хүн ч хүмүүс бол мөрлийн тамирчид ер нь бол ийм хүзөө кардио гэж ярьдаг тий. Жоохон булчингийн төсвөрийн ч юм уу. За юм жоохон endurance шаардсан дасгалууд бас 7 хоногт 2-3 хэвт бол зүгээр ийм хүү дасгалууд аль болох хурдан явах юм бол бас булчингийн масс бол нэг алдахгүй те тэгсэрнэ зөв шиг бас сайжруулах одоо төсвөрийг сайжруулах